guys, Saroini YouTube channel тавтай морил. Бид 2025 оны Summer Hive-1-ийн сурагчтай. Намайг Ануудагийн гэдэг. Одоо би 11-р ангид орно. Тэгээ 32 дахь сургууль сурдаг. Намайг анх цэцэг гэдэг. Би тэгээд хүмүүс сургууль сурдаг. Одоо 12 дахь ангид орно. За намайг Хэрлэн гэдэг. Би одоо 12 дахь ангид орно. Тэгээд би 47 дахь сургууль сурдаг. Өнөөдөр болохоор бид 3 ариун уян ахтамаас өгөгдсөн эсэний талаарх асуултнуудад хариулах гэж байна. Хүний шин чанараа. Тэрийг харуулахгүйгээр хэлэхгүйгээр шууд харуулна гэдэг. Шүүнот хэлдэг шиг юм. Тэр нөгөө нэг одоо ингээд жишээ нь ямар нэг үйл явдлыг нөгөө хүний ингээд бүр нүдэнд харагдтал нөгөө нэг ингээд өрсөлдөг гэдгсэн шүү дээ. Ер нь яг тэгжэл харуулах. Тийм. Жишээ нь нөгөө тайзан дээр зогсож байгаа юм бол ингээд амар олон хүмүүс алга ташсан юм шиг бүр яг ингээд бүр аянга ингээд юу яж байгаа юм шиг Нүрүүлж байгаа юм шиг чанга байсан ч гэдэг юм уу. Тийм. Тэгж ер нь бол ямар нэг өөр үзэгдлэр ингэж харуулах гэсэн. Тэгээ хүний 5 мэдрэхүйгээр бас ингээд өрсөлдөж харуулдаг. Яг тэр тухайн зүйлээ илүү ингээд хүмүүст уншихад ямар санагдах уу гэдэг талаас нь илүү бодоод ингэж бичэн тэлэх шүү дээ. Ерөнхийдөө бол тийм мэдрэгдэхээр санагдахаар. Ер нь бол нэг тийм одоо янз бүрийн түүхэн сэдв ч юм уу тийм юм политик улс төр ч юм уу Дайнтай холбоотой. тийм даймантай холбоотой тиймэрхүү сэдвээс ер нь зайлсхийвэл дээр Эсвэл ингээд яг хүн болгон л бичиж чадхаар гэж бодож байгаа нэг тийм энгийн хүн болгон бичиж чадна гэж бодогддог тийм энгийн үг агуулга гаргацсан тийм эсээ ерөөдөө илүү бичихгүй байвал зүгээр гэж. Тэгээд бас яг нөгөө нэг амьдралын зөвлөгөө өгч байгаа юм шиг гэдэг шүү дээ. Тиймэрхүү юмнууд бас бидрэг үүж чинь тусрахаг байх хэрэгтэй. Тиймэрхүү ч юм уу те. Мишо офсуртай ингээд нэг юм амьдрал заах гэж байгаа юм шиг ингээд бүх зүйлийг ингээд өөрөө ойлгоцсон би ийм ингээд тэр зөвхөн тэр хүнд биш. Ер нь бусдаас өөр гаргах юм бичвэл илүү зүгээр. Юу ч гэсэн эсээ бичиж байхдаа personal statement дээр болохоор 7 prompt-аас уншиж агаад өөрт нь хамгийн дотн санагдаж байгаагаа сонгох гэж бодож байна. Тэгээд юу ч гэсэн эхний удаадаа тэр prompt-уудаа нэгэнд ингээд товчхон хариулаад тий аль сэдв дээр ингээ арай өөр чинь арай мэдээж юу санагдаж гэдгийг сонгох гэж бодож байна. Тэгээд ямар сэдв сонгоод тэрийгээ илүү дэлгэрүүлж илүү гоё бичиж чадхаар байна. Өөрт чинь илүү бичгэд тааламжтай байна. Цаашдаа тэрийг бичлээ гэхэд тэрийг хүмүүс уншихад сонирхолтой ч юм уу эсвэл ерөнхийдөө тиймэрхүү байвал юм зүгээр ах. тэгээд бас нөгөө яг ер нь яг одоо юм өөртөө хамгийн таалагдж байгаа бүр яг за энэ л гоё юм байна гэдэг дээрэс нэг юм амар өөрөө маш сайн detail санаж байгаа юм ер нь л бичсэн дээр тэгэхгүй ингээд хагас хугас бичээд байвал жоохон муухай. Эхлэлээ гаргаад ер нь бол ихэвчлэн эхлэлээ гаргаад гол хэсгүүдээ гаргаад тэгээд дараа нь conclusion ер нь л юм хөө бичдэг байж гэж байна. Тэгээд тэр дотроо салаад олон төгсөлбөрүүд гаргах гэх юм. Тэгээд бас ер нь эсээгийнхаа эхлэл дээр яг юм цаашдаа яг эсэний чинь одоо үлдсэн хэсэг дээр яг юу бичих нь жоохон юм таамаглагдчихгүй ч юм уу тиймэрхүү явдал айгуу гоё сонирхолтой анхаарлын татчаад гарах гэж бодож байна. Тэгэд анханасаа эсээ бичих байхдаа narrative бичих юм уу эсвэл montage бичих юм уу гэдгээ сонгоно. Тэгжиж тэр чин цаг хугацааны дараа л оруулах уу, хэдэн story оруулах уу одоо narrative гэхэд чин зөвхөн нэг сэдвээ бариад тэрийг цаг хугацааны дараалтаа бичдэг. Тэгэхэд montage шал эсрэг учраас эхнээсээ анханасаа тэр ямар эсээ бичих үү гэдгээ эхлээ сонгох хэрэгтэй. Ерөнхийдөө бол. Тэгээд дараа нь тэр манай хоёрын ярьснаар эхлэл гол төгсгөлийн хэсгүүдэд оруулж өгвөл гоё. За ер нь эсээгээ яг хамгийн эхлээд бол ерөөсөө ингээд бүр дөрвөн мөрөн бичиж байхдаа ер нь дөрвөн мөрөн би нэр одоо ийм үг бичвэл энэ ингээд тавтагдаад энэ дач гэдэг юм уу ер нь тиймэрхүү юм биш зүгээр л гоё story яг өгөх гээд байгаа мессеж тий тэрийг эхлээд гоё бичих хэрэгтэй. За тэгээд тэрний дараа ингээд дараагийн алхмад явдаг. Тэгэд анханасаа эсэйн дээр бичиж байгаа тэр сторигоо сонгохдоо
ерөөсөө анханасаа сонгосон бол яг бүх үннээрээ л бич ерөөсөө худлаа элдв юм зохиогоод бичээд байх хэрэггүй тэр нь эцсийн эцэд өөрт нь л бичгэд ядаргаатай болох учраас анханасаа бичгтээ ерөөсөө л зүгээр бүх юм үннээр нь л бичих хэрэгтэй. Тэгээд хамгийн сүүлд нь граммараа шалгуул бас зүгээр. Миний бодлоор ч гэсэн хамгийн түрүүнд яг заавал шаардлагатай биш. Гэхдээ эхлүүлэхээ мэдгүй байвал нэг тийм уншиж байгаа хүндээ хөг болохоор ингээд хэсгийг нь ингээд уншмаар санагдтал гэх юм уу нэг тийм сонирхолтой өгүүлбэр юм уу үг ашиглал зүгээр гэж бодож байна. Тийм ер нь сонирхолтой асуулт ч юм уу нэг тиймэрхүүд бол юмар эхлүүлжүүл аюу хөөрхөн болох байх. Тэр хүн нь одоо ингээд уншингуудаа за энэсээ сонирхолтой байх юм байна гэд унших тиймэрхүү сэтгэл төрүүлэхэр гэх юм уу. Аль эсвэл одоо эсэний нэг сэдв байлаа. За дугуй гэдэг сэдв байлаа гэж бодоход яг тэр эсэнийхээ сэдвтээ яг эсэнийхээ сэдвийг шууд эхний өгүүлбэр дээрээ гаргаж өгж байгаа. Эхний хэсгийг бичиж өгвөл миний хувь зүгээр гэж бодож байгаа. Тэрийг уншлаа цаашаага тэр чинь эхлэл гол төгсгөлтэй бөөнөрөө холбогдож тэрийг ойлгож унших учраас эхлэл хэсэгтээ ерөнхийдөө бол тэр сэдвийнхаа яг агуулгыг ингээл өгөөд явчихад ерөнхийдөө бол болно гэж бодож байна. Тэр ч гэсэн 6 асуултуудаа хариуллаа. Тэгээд манай Ариун YouTube channel дээр цаашдаа цугаагаарай. Бид нар олон мэдээлэл хүргэх болно. Bye guys.